За ингээд аялагчдын багийг танилцуулж байна. Ингээд хоёр дүлгөөн найз маань бол бит хоёрын best friends байгаа. Тэгээд бит хоёр ингээд бид дөрөв бүрэлдэхүүн явсан байгаа. 1 2 3 Hi guys. Дэрэн чинь Пүүдээ байна дүүн. За энэ бол Майамигийн эхний өдрийн влог байгаа. Тэгээ бит хоёр нэг жоохон Майамига enjoy гэж дээд айгу баг цаг бичлэг хийсэн. За манай хоёр дүлгөөнөө найз бид нар нэг юм таконы газар тий. Өөрсдөө танилцуулж амжилтгүй шууд үлсээд балбыг шийдээд хөөрхөн болоод балбгаа шийдээд энэ Мексик хоолны газар ороод балбаж өгсөн. Одоо за дараа бол ийм тако, chicken taco авсан. Манай хэд болохоор том буритонууд авсан байгаа. Тэгээд нилээн үлсцгөөцөн. За манай дөөкөө Амстердамынхаа зургийг авч байна. За би Амстердамынхаа бичлэгийг. За тэгээ хоол идчихээ дараа нь бид нэр бич орсон байгаа. За тэгээ усан дээр ямар гоё юм бэ? Хөөх ёо ямар гоё юм бэ? Алуу хүлээ дүрж үзье гэд бид дөрөв хүлээ усан дүрсэн. Жилэр гэд таалж өгч байна. Тэгээ бид за намайг аваарай би хөрхэн бэ нүү гэж хэлж байна ер нь. Байж байгаа ч тийм. Тэгээд хоёулаа ерөөсөө зураг авахулдаг юм чинь энэ зураг авахулчих юм уу гэд бүдэ орж ирж байгаа шиг байна. Тэгээ ер нь бол яг уг нь влогныхоо бичлэгийг хийгээд байгаа ч гэсэн хитрхи амар excited болсон байсан болохоор одоо нэг хальт бичсгийгээд гадаа амар гоё байна, ус гоё байна, бид нар гоё байна, юм болгон гоё байна л гэж яриад ах шиг байгаа. Хөөх вау гэл тэгэл одоо утахгүй ингээд нэг дэх өдрийн бичлэг шууд өндөрлчихнөө. За бид тийм нэг машина рентал кар авах гээд ирсэн. Тэгээ ингээд энэ өөртөө үйлчлдэг нэг юм сервис байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд биднэрт ингээд нэг юм машин ингээд төлбөрөө төлөхгүйд ингээд ингэсэн чинь даатгал гээд 20 30 доллар за авчи юм гэж битгүүгээд дахиад цааш нь дарсан чинь дахиад 10 доллар за авчи гэж тавьсан чинь ахаад сая юуны бас суугаад олоо гарч ирлээ. Хэрвээ ачуулах юм бол бас мөнгөнд төлөхгүйгээр за авчи. Тэгэл ахаал цаашаа бүтэн бензин дүүргэх шаардлагагүй зүгээр шууд өнгөө өгөх боломжтой гэсэн. Дахиад 4 доллар одоо юм хараад ирэх үү. Нэмэгт юм маань нэмэгцээр байгаа. Сая дууссан юм шиг байна. Тэгээ 170 хэдэн доллараар уг нь рент хийсэн чинь одоо ингээд 230 доллараар бид нэр юмнууд ингээд авчиж юм наа одоо үлээлгчдэг ууртаад байна. Одоо тэгээд такс төлөл тэрнээс дээр энэ ингээд стимэт мэдхгүй за харъя хэд болох юм. Бас юу нэмэх нү гэж бод. Ямар амар юм бэ нүү амьсгалахад мөнгө гэдэг шиг. Яа, сая бүр нэр үлгэр. Цаашаа бүх мөнгө гон. Би бууж ирээ. Чи цааштай. Бууж ирээ. Бас юу вэ? Serious юу гэнэ. За радио Үгүй. Бүү яра авах шүү дээ. За радиогоор өгчсөн. Ийм юм байж бас. Онцолч. Хитэ 140-с. 170 машин шүү дээ. Хүнд дэтейлийг харуулъя. За ерөөдөө бол Энэ time distance гэдэг нь юу юм? наад ч өстой ойлгохгүй байна. Наачин тэгээд угаасаа тиг гэдэг үрцэн. Тэг доллар гэх тийм биш үү? За. Тэгснэ энэ хараа энэ иншүрэнс, энэ бас юуны чиглэлийн иншүрэнс. Тэгснэ дахиад юуны чиглэлийн иншүрэнс. Юу вэ? Энэ одоо ингээд бүр бүр шулцсан юм байна шүү дээ. Шулуун болчихлаа. 170 литр машиныг бид нар 300 доллараар авлаа шүү дээ. Oh my god. И такс нь 70% юм уу? Тийм. Шопинг хийвэл гоё юм шүү дээ. Бүх мөнгөө өрчдөг. Ямар ичдэггүй хоёр амтан бэ? Ямар амар ич хүргүү шопинг хийнэ гэдэг ярьдаг юм бэ? За энэ ингээд нөгөө за энийг хайж бол. Өөрөөс нь орт юм гараад ирлээ. Энэ ингээд бүх detail юм байна. Үнийг аж бүтүүгээд хинчээд болчихлаа. Хэрэгтэй. За мэйлэр ч гэсэн ирэх л багтаа. Одоо тэгээ яах юм бол? Одоо ингээд тийшээ явах юм шүү. Одоо хүн дээр нь очиод машинаа олж авах юм шиг байна. Тэгээ энэ болохоор одоо юуны ресипт юм уу? Ааш. Төлсөн юм. Газар ширхсэн юм шиг. За хоёо холдчих. Хүн ингэ явуулчих юм байна. Одоо энэ хүн ингэ зааварчилж ингэ машиныг олж ирэх юм тийм байх гэдэг бас өөртөө ингэ хайгаа явах юм бол гэж бодсон шүү дээ. За яг тийм сонсчихлоо шүү дээ. Нөх юм бэ? Гомшин төгсгөө.
$2 машин байсан шүү дээ. $2 машиныг 100 гарах үгүй шүү бараг. Дефенсэн биш. Бүх сервисийн авсан бол Тийм. За их. хоёр Энэ хүмүүс ингээд олж өгөө тэгээд юм шиг юм байна. Одоо ямар машин байгаа бол амар хэсэгтэй болчих. Нэрээ дууч тэгж болтоггүй тэр юмыг авах хэрэгтэй юм. Яагаад шиг юм. Тэгээ дуугүй яваа шиг тэнэштэй. Дөөхний зас дээр тэнцэх үү? Өнөр дөрөвхий зэрэг тавьж байд. Арай чам сонсох юм гэж. За ингээд машина авчаад хараалаа. She's like it's the white one. the white one. This white one. Yeah. It's supposed to be dark for me, right? Oh my god! За ой сагна. За ингээд Oh my god! Яа, бидтэй амар айж байна. Яг үндэ би амар айж байна. Ингээд цаашдаа protection авчихсан чи арай гайгүй юм уу? Really толтаа. нэг локал газраас гой сэндвич авсан. Энэ ингээд чикентэй. Энэ ингээд 4 сэндвич 4 кофе нийтлээ $100 авсан манай хоёр дүү хөөрхөн хоёр дүү маань. Хөөе. Бит хоёр тийм үнэтэй болгож аваагүй ш. Угсаал ер нь газард нэг үнэтэй юм байна. Гэхдээ үнэхээр яг үнэндээ таарсан гоё амттай их порцтой. Тэгээд кофе нь бас бүр амар гоё. Гэхдээ манай Докогийн кофе хамгийн бишээ матча латте хамгийн гоё дринкер шалгарлаа. За тэгээд энд өнөөдөр бүр 10-аас 10. Энэ бас бүр 10-аас 10 амар гоё. Хоёр хэдэ 10-аас хэдэ? Чинийх 10-аас 10 бүгдээрээ л 10-аас 10. 8.5 гинэ манай дэлгүүнээ нэз. За тэгээд ямартай ч ингээд бит хоёр ингээд өнөөдөр нэрээ ингээд Майамид ирсэн 2 дахь өдөр байгаа. Тэгээд эхний өдрөө бидэд ингээд наашгаа ирээд ингээд энэ хаваараа байж байгаа л яг нуурынхаа далайхаа ирэг дээр байж байгаа л тэгэл өнөөдөр өнгөрцөн. Тэгээд бас их хөвгчлөлтөө өнгөрсөн. Нэлийн хөвгчлөлтөө өнгөрсөн. За ингээд блогтой хамт байгаарэ. Хамтдаа хөвгчлөлтөө. Бүр та бүр юм эдэн юм ярих юм болоо гэж чи би таныг ярих юм бол дэмжээд өгөх юм болоо гэж бодоод ганцаараа ингээд одоо удахгүй хөвгөлн дэмжих байхтай гэж бодоод амар гоё лэг л Гурван ирээд би бүр ганцаараа за юм идлээ. Бай. Энтгэл шүү. Right. Би ер нь бас Америкт ирээд Чикагогоос өөр газар машин барьж үзээгүйсэн. Тэгээд жоохон үнэтэй машин, нэгэн гоё машин болохоор амар айгаад яг ямар хуу ах бол тэгээд мэдгүй газараа машин барьж байгаа болохоор тэгээд энд Майамид нэг хэцүү юм нь ер нь бол амар трафиктай юм байна. Яг бүр ингээд зогсож баг
яг л зогсож ингэж төгжирдэг юм байна. Тэгээд нэг 20 минут хүрэхгүй газар бол нэг цаг маг бол явчдсан юм байна. Тэгээ машинаа аваад машин бариа явсан чинь ер нь бол яг хуу бүр амар хэцүү бол байсангүй. Гэтэ нөгөө замыг мэдгүйсэн болохоор ингээд амар их экзитнүүдээ өнгөрөөд тэгээ бүр айгүй удаан явлаа. Яа. Тэгээд ойрын сонин гэвэл тийм байна. Тэгээд машин бол үнэхээр амар гоё юм байна. Тэгээд ингээд нэг хэл тавьчихв. Гаднаас нь угаасаа бичиж харуулж л та дараа нь. Тэгээд би өнөөдөр ер нь бол уцаа ер нь баг оролдохгүй явж байгаа. Тэгээ яа тэгвэл машин барьж байгаа учраас амар анхааралтай авахгүй бол ерөөсөө болохгүй. Тэгээд пүүдээ дөө манай хоёр найзыг хоёулангийн дүлгөөн гэдэг. Тэгээд хоёр дүлгөөнөө дөөхөө ингээд бичлэг хийж өгөөд ер нь бол тиймэрхүү л явж байна. Тэгээ бид нэр одоо яг Wynwood гэдэг газар руу явна. Wynwood тий. Тэгээ Wynwood гэдэг газар руу яваад тэрний юм арт стрит маягийн юм байд юм шиг байна. Тэгээд түрүүний нэг тиймэрхүү байна. Тэгээд ер нь бол Miami vibe бол үнэхээр хоёр дахь ирсэн. Үнэхээр яг стил анх удаа ирж байгаа юм шиг гоё vibeтай. Тэгээд жилийн дараа юу? Яг жилийн дараа. Yes. Яг жилийн дараа дахиж ирж байна. Тэгээд одоо бид нэр тийшээ яваад юу яах нь очиж хараа. Тэгээд чадвал гоё жоохон хөөрхөн шопинг хийгээд Майамигийн таксанд 7% байд юм байна. Манай Чикагогийн чинь болохоор 10-аас 11% байдаг. Ямар яг юунаас хамаарат Хамаагүй хамтхан байл. тэгээ юм нь үнэтэй тэнгүүтээ такс нэрэ баг. Яа би энийг идэж чадахгүй байна. Ягаад? Нэлээд байж байгаа бид ямар. Яг одоо бит хоёр Wynwood гээд Одоо эдний юм арт стрит ингээд амар гоё хаад зураг авахсан гоё гарахаар гэж. тийм ингээд одоо чаал юу лээ явган хүнийхний энэ зам нь хүртэл Ийм артлаг юм харуулж яриад үгүй за. Ийм зураг мурагтай юм байна. Ганга юм байна. Бүх энэ барилгууд нь тэгээд эргэн тойрны ер нь бүх хан дээр нь ингээд амар гоё арт стрит арт байна. Тэр байр хүртэл ингээд тэр чигтээ ингээд. Тийм. Тэгээд бид хэд сая 30 минут машин бариад энчээ ирсэн одоо энэ хавийг ерөөхдөө нь үзээд ямар хуу байх нь вэ? Энэ аваар жоох явж үзье гэж бодлоо. Тэгээд өнөөдөр бол бид хэдийн Майамид өнгөрүүлж байгаа 2 дахь өдөр. Тэгээд цаг агаар бол үнэхээр төгссөн хитрхи халуун биш, хит хүүтэн биш. Амар гоё юм. 24 градусын дулаантай. Тэгээд сая машина парклах гэж бас жоохон нэлийн бөө юм боллоо. Стрит паркинг айгу хямдхан юм байна. $7 гэдэг. Явах гэсэн юм боллоо. Тэгээд бас машиныхаа дээдлийн ямыг авах гэж бас боо юм боллоо гэж. Тэгээд За тэгээд блогтойгоо хамтдаа байгаарай guys. тэгээд цаашаа явцгаая. Бичиж байгаа шүү дээ. Энд чинь тэгэхээр юу болчих. Авахгүй чиний яриа л орон заа. За ингээд Мадоконец маань шилний худалдаа авах их байгаа. Шилээ марцсан учраас. Hi. За нэз үзэгч. талхаа. За ийм их хувцастай явж байгаа гаргалчи. Түрүү харсан билүү? Outfit update day. Яа. Өчтөр өсгөний хутлын өмсөд хөлөө холгуулсан. Тэгээ бүгдээрээ Бүгд тавчтай явж байна. За энэ хүн. За одоо Доконецийн шилний сонголтыг хамтдаа харцгаая. Ийм нэг рандом дэлгүүр дотор явж байгаа ороод ирчихлээ. Давхар ярьж болох юм болов? Бүхэн биш. Чи ямар хэлбэртэй шилтэй? Октод тийм чинь ингэ шопинг хийдэг байгаа. Дөрмийн дагуу. Наачлаад шүү дээ. Гоё шүү. Чамд ийм шил байдаг гэдэгт чамд төстөө. За Доконецийн хувьд бол манай Доконец 1996 онд үйлдвэрлэгдсэн. Олон гараар дамжаагүй. За тэгээд single ready to mingle гэж. Тий. Single дабл болоход бэлэн байгаа. За тэгээд стил имиж бол ерөөсөө Supreme guy, Gucci guy гэдэг байгаа. Yeah, Supreme, you know. За тэгээд Нэг ийм шил. Нэг хэлэх юм алгаа явуулсан. Гоё юм. Майамид бол амар гоё. Яа, дэлгөөний үедээ найзууд зундаа гэж дууддаг. За ерөөдөө болоод remember. Oh my god. No my god. Oh my god. Сэмээ та хитэн бид орох. За хэдэн бед ороо. Энэ бол ихчих. За, Энийг бол зара шик. short Нэрэ практик ямар брэнд? За хаанаас авсан нэрсээ мэдэхгүй байна. Миний ер нь
Тийм үү. Сарын гац мэдчихэж байгаа зүйл хүмүүс миний пүүж байна. Тарид болсон гэж саяхан авсан гэж. За тэгээ гар утсан. Ер нь ерөнхийдөө шав шаалтны явж байгаа юм байна. Тийм. За найз хэдэн бэ гэж байгаа юм. Тийм. Celine. Yeah, bottle garden like $50. Short Nike. Like $30. Болохоор Энд дэлхтэй малгай. Birkin Зүгээр бас нэг 160 маар авчаад байсан юм болоо. Цүнхэн oh my god. Lulu. Lululemon яа төсөөдрийн бэлэг манай хоёр найзын бэлэг. Гинжин зүгээр сийлвэр зүгээр арна яг ямар цагаартай бог. Тэгээ шил нь болохоор Chicago. Oh my god, чи Чикагогийн дүүгүй юу? Тийш дээ. Сайн. Тэнцээ. Танаа байранд амьдардаг. Аюу тийш. Шивэснэ амар. Guys, we need help. Энэ Энэ дэвхүүд гоё юм уу? Тэнд зүгт. За жингээ ярьчи. За бид хоёр хальт уг нь орж сонирхъя гэж бодож байгаад хүчтэй сонирхчлаа. Тийм тэгээд шиг авчид өгөөд хоёрын энэ майк ашиглахад амар төвхтэй байдаг. Тийм болохоор бас сайн 100К-гийнхаа хойлоо спешиал зориулж зүгээр өөрсдөө бэлэг болгож. Тийм энэ майк. Victoria энэ майк уул айгу гоё л доо рүүдийнх. Гэхдээ нөгөө нэг энэ утсанд холбогч хийдэг нь одоо утсаар USB-гээр холбогддог. Тэгээ USB-гээр заавал холбох шаардлагатай wireless биш болохоор тэр жоохон төвхтэй. Тийм шүү. Тийм л юм билгүү? За зүгээр ингээд микрофон шалгах чинь зүгээр ямар юм бэ гээд айгу дэжгүй юм шиг байна. Олон яриад байгаа гэж. Тэгээд хэрэглэхэд айгу амар юм байна. Хөөхөл юм байна. За. Тэгээ бид хоёр одоо рүүдийнхаа микрофоныг зарах шүү. За хямдхан өгнө. Ахын сонирхож байвал бид хоёр л бичээрэй. Тийм олон янзын хэрэглэгээ гэж. Тийм тэгээд бичлэгээл хийсэн гэж. Тийм. За энэ өөр юм ашиглаагүй. За. За хурдтай авалтын сэтгэл ханамж бол үнэхээр 100% байна. Бид хоёр ашиглахад маш амар утас бариад яваад авахгүй шууд холбочлоо. Тийм тэгээд за одоо энд айгу чанга дуу явж гин. Ингээд бид хоёрын яриа ямар байхыг гэсэн харъя. Nice content тэгээд арай чангуу. Энэ бүр арай амар чангуу. Энэ бол ингээд битүү зураг морог болсон нэг юм хүү газар байна. Ямар гоё залуу вэ ижлэх фильм игээд амгүй юу? Одоо гоё залуу харах болгонд ижил гэж байна юу? Энд жинхнээсээ фильм хийж ах шиг байна. Гэт. Энэ газарнууд нь ямар гоё юм бэ? Гэхдээ тэр цагаан бүцтэй залуу нэг од юм шиг үү шүү дээ. Тэр залуу бүцтэй одоо тэр гоё залуу гэдэг байгаа. Тэр чинь нэг од юм шиг байна. За мэдхгүй юм чи доод биш гэсэн үг шүү дээ бид дөрөв. Тийм үстэй. Бид дөрөв мэдхгүй юм чи од биш гэсэн үг шүү дээ. Аль. Оо ямар гоё мод вэ? Энд нэрээ нэг зураг авах гэж л my friend. My sister. За зураг авах нэ. За нэг нь аваарай. My friend over here. Blurs. Тэгээ би энэ хажууд авсан зургийг нь хажууд нь тавьчих. Найз ойрхоноос 10 минутын цанаас авалч дөөхөө. Гү зүгээр л ингэж арчлын оруулаад зүгээр л нэгээр нь за ингэж зааварчилдаг байх нь байна. Яа дүү алж ин да. Яа гэдэг юм бэ? Oh my god. Gorgeous delicious. Тэгээд өөр чин энэ хоёр одоо ерөөдөө л яг нэг ийм юу л юм байна. Дандаа л битүүн ресторан тэгээд дэлгүүрүүд оо энэ ямар гоё л энэ Lexus бүр алж штэ энээр наач ч гоё юм биш. Лаач штэ бүр өстө gorgeous юм байна. Энэ бүр яа гэдэг юм бэ? Хахгүй өнгөрхийн арга алга gorgeous. За машин тэрэгнүүд бол тэгэл үнэхээр нүд баясгаж байна. Энэ гэхдээ үнэхээр ямар сонирхолтой гудамж вэ те. Бүх юмнууд нь тийм сонирхолтой. Гэхдээ би бүр арьсан маань шатаад байгааг мэдрээд ах юм. Тэнчүгээс ийшээ ингээ гоё юм дуусчих юм шүү. Буцаа явах шүү. Нөгөө талаар нь явъя дөхөө. Тийм төв замаа дагаал явж хахад гоё юм гарч ирэх юм. Ерөнхий сэтгэл сонсъё дөө.
За үнэхээр гоё сонирхолтой өнгөрсөн жилиг бодвол ийшээ тийшээ яваад ингээ машин зэгсгнээд бас их гоё байна. Тийм. Өнгөрсөн жил чи ерөөсө тэрүүхэн дээр Нэг газараа яг ингээд хөгжилтөөд ингээд байжсан чинь тэгэл өдөр дууссан шүү дээ. гэсэн тий. Тийм тэгээд бас өчтөрийнхаа нөгөө нэг үзэсгэлэн төгөлдөр харагдсны гайгаар хөлөө холгуулсан бид бүхэн Би нэрээ унсан шүү дээ энэ хартаа. ямар гоё юм бэ. Энэ хараа. Сайхан юм биш дээ энэ бүр зураг шиг л амт юм байна. Энийг ингээд за одоо нааш ирэх юм болов уу? Амар ямар гоё харагддаг юм бэ. Бүү. За ирэх юм шиг байна. Энэ ихтэй бүр яг амар бүх юм тийм халуун орны юм тэгэж. Бүх юм тийм халуун орны Энд бол баялаа бас тийм зураг аваад тийм ч тэгээд боллоо бейс гээд тэгээд Харуулч идэ ингээд үнэхээр зүгээр яагаад яг нэр ийм стил эндээс хувцалдаг эндээс гоё стил хийж өмсдөг залуу ахын бол үнэхээр супер мэдрэмжтэй. Үнэхээр супер мэдрэмжтэй. Үнэхээр мэдрэмжтэй. энийг л харчих энэ паск нөхөртөл энэ юм амар гоё гэж байх уу. Тэгээ энэ юм Би уг нь авъя гэж утсаж арай л надад эрэхтэй дэд байна. тий. Тэгээ яг ёо эрэхтэй байсан бол эндээс л хувцлах юм байна. Үнэхээр гоё дэлгүүр. Oh my god. Та нар инстаграмын ороод үзээрэй. Base store Тэгээ энэ нэг овн хийдэг юм уу да нэг ах байна. ахын стил бас хүчрэхгүй байна. Тий. Зүгээр энэ хараа Хараа Кар хартын хувцснуудыг зүгээр хамаг гоё бейсүүдийн түүж авчир тавьсан байгаа хгүй тий. эндээс зүгээр орж ирэл бүтэн хувцлал гарахад яах юм бэ? So cool. Ахын хувцлалт бол зүгээр гал ийм настай хүн ингэж хувцсан байх явдаа. You're like a model. My Naomi walk. All right. Is it Dubai chocolate ice cream? Okay. Yeah, we can We'll try. Энэ угаасаа хамгийн одны юм шиг байна. Тэгээд цэвэрлэх гэнэ. Дээрээс надад самраа асгах байна. асгаад сайхан засруулаад өгнө. Энэ та юуг нь харсан юм амар гоё орчинтай юм биш. Харалцсан. Вау. Энэ юу ямар гоё бичсэн тий. Yeah, a little bit. Yeah. За амсараа дуусдаг. За. Нэгийг хэлсэн юм уу нөгөөх нь? Оо мартцсан байна шүү. Яг та баш шоколад ёо. Хайма. Тэ жоохон асгараад байна. Амсар хоёроо. 10-аас нэг дүү. 10-аас нэг 7 юм уу? Одоо нөгөө авах юм альч. Энэ зүгээр юугаар авах юм шүү? Spoon. Also, can we get this one? Raspberry and Yep. chocolate is cup or cone? Just Cup please. Ямар вэ? Айгуу ятан байна. Thank you. One more or? I think we're all set. Yeah. Карта. Гүг миний карт гэсэн. Оо зөвхөн төлөөч. За эндээс өгчөө. За эндээс Начaan гоёгаад. Араас 10. Амар гоё юм байна. Одоо нэг үзье. Надад албаг нь. За. Үнэхээр гоё юм. Яг хайлуулсан Dubai chocolate.
Нэг юм crunchy нэг юм зэрлэгтэй тэр нь айгүй гоё юм байна. Тэр нь самар юм шиг байлаа шүү дээ. Манай зэнийг авчирч. За сая Dubai chocolate үзэлцэнтэй идлээ амар гоё ялаа. Сонирхолтой. Тэгээд саяны Dubai chocolate тэгээд нэг зармаг ингээд авсан Raspberry чинь зармагтай. энэ дэлгүүрээс авсан чинь ер нь бол 30 хэдэн доллар болсон. Гэтэ ер нь амар гоё амттай байлаа. Тэгээд яг хоо enjoyed зидлээ. Тэг үнэхээр enjoyed зидлээ. Тэгээд нэг юм анзаарсан чинь Майамигийн хүмүүс амар юм стилэг юм Загварлаг. тэг айгу өнгөлөг Яг хочшгэ юм байна. Ер нь бол тийм бүр ингээд амар ганган өнгөлөг тэгэл ер нь ингээд гоё тэмчил тийм амар. Гэтэ яг бид нар мэдээж зүгээр ингээд аялаж явж байгаа болохоор аль болох гоё газруудаар нь явж байгаа л та. Тийм. Гэр оронгүй хүмүүс бол бас байна. Мэрсэр гэхдээ нэг амар их бол таарсангүй. Тийм байна. Тэгээд одоо энэ нөгөө нэг арт стритийг ингээ хоёр талаар нь яваад дэлгүүрүүдээр нь ороод тэгээд яг нэг иймэрхүү л явж гин тэгээд туршиж үзмээр гоё амттай юм байвал идээд тийм ээ тэгээд яг халуун хүүтэн таарсан хүүтэн гинэ халуун таарсан өсвит гэрэн шүү дээ. Тийм л тийм гоё байна. Mama's frozen margarita. Гоё байна. Зяа юм явж байна. Аялал бол бас сайхан үргэлжилж байна. Тэгээ одоо бид нэр эндээс одоо баг Болцсон тий. Тэгээ одоо бид нэр эндээс яваад юу үзэж чинь? Даунтаун үзэх үү? Даунтаун орё гэж бодож чинь. Тэгээд тийшээгаа очиод Тэгээ бас нэг өөр далайн эрг орё тэхөө. энэ хараа. Би бүх дэлгүүр нь Энэ бас бэштэй бас Dubai chocolate тэгээд Ми холсолтой. За ингээд бид Майамигийн даунтаун үзгээ явж гин. Тэгчээд бас гоё өөр гоё далайн эргүүд рүү бас явж үзэх чинь Lighthouse гэдээ бас алдартай газар байдгийм байна. Тийм тэгээд сая бид нар нөгөө нэг энийг онгойлгоцсон байсан чинь амар халууцаа. Бүр шарагдаад Тэгээ хаагаад одоо сайхан эсэгээ үлэлгэцээ явж гин. Тэгээд жоох алхсан чинь баг зэргийн ядралт авлаа. тийм жоохон жишүүр нилээ явлаа. Тийм. Бас нилээн төгжрэлтэй газар ба шүү. Тийм тэгээд одоо даунтаун ороод дараагийнх тэгээд тэр аваараа жоохон ямархуу байгааг үзээд тэгээд ерөөхдөө бол үзэх юм нэг ингэсгийгээл болчдаг юм шиг байна яг. За энэ ингээд даунтаунд ирсэн байна. Амар сүртэй бүр амар өндөр барилгууд бол байдгүй юм байна. White дээр нь авах юм уу? Ихч. Тэгээд за айгүй construction-ы ажил явагдаж байна. Зам нь жоохон муухай юм байна. Ер нь л нэлээд төгжртэй газар шүү дээ. University of Florida. За тэгээд нэг юм хүмүүсийн шууд гэрэл мэрэл хамаагүй л зам мам гараад. Харин тийм. Манай ямар гоё барилга вэ? Chicago шиг яг тийм бөөр өндөр барилга бол алга. Тэгээд харьцангуй бас цэвэрхэн юм байна даунтаун. Тийм төсөөснийг бодвол тийм байна, цэвэрхэн байна. Хэдүүл ер нь нэлийн л гайгүй айрынуудаар нь яваад байгаа шүү дээ. Боломжийн гарч ирж байгаа шүү дээ одоо. Тийм бэ. Тэгээд яг
Хаашаа явж байгааг бол мэдэхгүй. Зүгээр л даунтаун гэл map Би хийгээл. бас нэг юм анзаарсан чинь Майамигийн ингээд ийм дулаахан цаг агаартай одоо ингээд ер нь дандаа л хувцсгүй шахуу явж идэг болохоор хүмүүс нь ер нь нэр юмгүй амар биендээ анхаард юм байна. Нэр тийм гоё биетэй байх бол угсаа хэцүү газар байна. Бүгд л ерөөсөө 10 болчтой 20 болчтой гэж. Гой бүхсгүй, гой бийгүү эмхтэй гэж алга, гой булчингүй, гой ийм six pack-гүй залуу гэж баг алга. Ерөөсөө дандаа л гой биетэй тэгээ залуучууд нь амар стиллэг тэгээд амар Бас нэг гонхтой юм байна. юу Ямар гоё залуу вэ гэж харахаар л ижил байх. ёстой мангар хийжилтэй. Амар Яахгүй ижил, бүр сүүлийн ингээд. ямар нэг ижил аль нь зүгээр эрэгтэй хүмүүс гэдэг Ялахгүй ингээд за ижил байгаа доо гэж бодоод бүр харах ч хүсэхгүй. чи баг залуу харах гэж ирсэн юм шүү. Яах нүдэнд харагдаад байгаа юм чи үнэхээр сайхан би хаатай өөрсдөө амар сайхан би хаатай үнэхээр сайхан бас яах вэ нэр харахаас хацхын заяа байх биш гэд харж байгаа байхгүй юу? Нүд буруугүй гэж. Тийм нүд буруугүй, нүүр буруугүй гэхэд даанч хүүс буруу болчиход байна. Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг юм болоо тийм. Оо одоо энэ Одоо өстөөс гоё газар руу марж ирж байна. Камера тэгсэн чи